ерөнхийдөө дэмжиж байгаа. Гэхдээ тэр хүүхдийн газрын асуудал дээр тусгайлан заалтыг бас анхаарч үзэх шаардлагатай гэж үзэж байгаа. Ялангуяа хэрвээ одоогийн мөрдөгдөж байгаа иргэний хуулиар энэ хүүхдийн газрын асуудал бусад зүйлтэй адилхан ингээд хялбархан аргаар явчих гээд байгаа бол бид нар шаардлагатай бол дагалдаж иргэнийхээ хуулийн дээр яг газрын тухай асуудлыг тусад нь оруулж ирж байгаад яг Монгол улсын иргэний газар гэдэг газрыг тусад нь оруулж ирж байгаад энэ асуудлаа нэмж зохицуулж болох уу гэсэн ийм сэтгэл төрж байна. Яагаад энэ хүүхдийн газар дээр ингэж онцгой авч үзээд байгаа вэ гэхээр Монгол улсын иргэд газар бол цаашрах хүүхэд том болох тусам үнд орно. Хүүхдийг жишээлбэл 1 настай байхад барьцаалуулж байсан газрын үн тэр хүүхдийг 18 нас хүрэхэд бол илүү үн орно. Яг бол газар бол байнга үнд орж идэг. Тэгэхээр байнга үнд орж идэг энэ үйл хөдлөх хөрөнгийг хүүхэд өсөн нэмэгдэх, хүүхдийг өсөх, том болох тусам үн цэн байнга өөрчлөгдөж байгаа энэ зүйл дээр хүүхэд өөрөө эрхээ эдэлж чадахгүй эцэг эхээрээ дамжуулаад газрынхаа үн ханшийг хямдхан байхад алдчих вэ гэсэн ийм бас болгоомжл байгаа. Тийм учраас насан туршсан хүний газраа зарцуулж байгаа байдал тэр хүүхэд өөрийнхөө газрыг насан туршсан оноо зарцуулах эрхтэй байх хоёр бол тусдаа яригдах асуудал. Тэгээ энийг бөөгнүүлж ингэж нэг хуулийн дээр оруулахыг бол учир дутагдaltaй гэж үзэж байгаа. Тэгээ болдгошуунч сая хэллээ. Бид энэ хүүхдийн газар дээр бол бүр онцгой анхаарах ёстой шүү гэж. Тэгээ энэ хуулийг хилцэх явцад шаардлагатай бол иргэний хуулиндаа бид нар тэр онцгой зүйлийг оруулж өгөө. Яг бол Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх гэдэг бол онцгой эрх шүү дээ. Биднэрт өгж байгаа төрөөс өгж байгаа онцгой эрх Монгол улсын иргэнээс өөр хинт ч байхгүй эрх. Тийм учраас яг энэ дээрээ бол бид нар бусад улсын иргэний хуулиас илүү онцгой заалтыг өөрийнхөө иргэний хуулинд оруулах бүрэн үндсэлтэй. Тэгэхээр тэгж жагаад бид нар энэ газар гэдэг өмчийг илүү бас нарийн авч үзэх шаардлагатай баха. Тэрнээс биш бусад хүүхдийн өмчлөлд байдаг бусад зүйлүүд байж болно л да. Жишээлбэл орон сууц хүүхэд чи эцэг эхтэйгээ хамтран өмчлөгчийн тоонд орж явдаг. Орон сууцны асуудлаа эцэг эх шийдэхдээ хамтран өмчлөгч хүүхдийнхөө өмнөөс шийдвэр гаргаад явдаг. Тэгээ ийм зүйлүүд дээр бол хүмүүс шийдвэр гаргаад явдаг. Тэгвэл орон сууцнд өмчлөх өмчл бол Монгол улсын иргэнд ч байгаа, гадаадын иргэнд ч байгаа, компаниудад ч байгаа. Гэтэл газар өмчлөх эрх бол зөвхөн Монгол улсын иргэнд байгаа. Тэгэхээр энэ зөвхөн Монгол улсын иргэнд байдаг энэ онцгой өмчийг бид нар иргэний хуулиндаа онцгойлон авч үзэх шаардлагатай. Түүнтэй холбогдлолтой босод энэ хуулиудаа бас онцгойлон авч үзэх шаардлагатай гэж үзэж байна. Тэгээ хуулийн төсөл хэлцгийг дэмжиж байгаа. Тэгэд хэлцэх явцад энэ зүйлүүдийг оруулж